За хүлээж гэл ингээд харгаж явж байсан шүү. За одоо өгдөх газар өгдөө. Угаасаа бид нар хууль шүүх бид нар мэднэ, бид нар процессыг мэднэ. Таны өгдөх газар өг явдаг газар яв. Зөндөө хугацаа орно. Та нар л хохирно. Та нар л мөнгө авч чадахгүй. Шууд ингэж байгаа юм. Нэг тулгаа би чиний зээлийг чинь би өөрийнхөө танилаараа би шидэж гаргаж өгсөн. Тийм учраас чинийг зүгээр хүлээ. Надар бүр удаа тараад тэгж хэлсэн байхгүй. За 25 оны 10 сарын 25-ны өдрөө байшин хүлээлгэж өгнө гэж тохирсон хугацаанаас анхны гэрээнээс 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Манайх одоо 2024 оны 12 сард одоо нэг амны орон сууц ерөөхдөө нэг манайх мааматай шинэ мааматай болох гэсэн учраас нэгсэндээ хотоос гарч амьдрий гээд тэгээд амны орон сууц судлаад тэгээд энэ нэг банкны ногоон зэлийн хүмүүдийг сонирхсон чинь тухайд одоо хамгийн бага хүүтэн хас банк болж таарсан байхгүй 1% одоо бус 1.1-ээс 1.5 хүртэл тийм байл л дээ. Тэгээд хас банк руу ороод бид хэдэн сайт руу ороод хас банкны ногоон зэлийн үйлчилгээд энэ одоо хамтарч ажилладаг компаниудын танилцуулгууд муугасаа байдیں۔ Тэгээд тэндээс бид нар компаниудтай холбогдоод төсөлтэй танилцж явж байгаад тэгээд энэ дүүрэн вилла гэдэг газартай холбогдсон байхгүй. Тэгээд эдгээртэй холбогдоод ерөөдөө судлаад ингэсэн чинь байшин хоол ингээд 45 оны дотор хүлээлгэж өгдөг. 45 оны дотор шууд төлхөр гардуулах жонтой гэрээд төлбөр шилжүүлснээс хойш. Тэгээд бид загварын байшин дээр нь очиж үзлээ. Баригдаад 2 жил мэл болцсон. Одоо тэнд нь хүн амьдардаг тэгээд төслийн талбай дээр нь очиод ингэсэн чинь бас барилгын үйл ажил ингэ явж исэн. Тэгээд маркетинг бас нэлээд сайн яваад 20 дахь телевизийн танаа тооныгоор энэ төр ороод дуучин Батөргөл ах эдэр төслийн талбай дээр очиод дуулж хуудж мууртал юм маркетингийн ажил бас нэлээд явцсан. Тэгээд дээрээс нь Ас банк ингээд ингэ хамтарч байгаа учраас ерөнхийдөө бол одоо итгэхгүй байх шалтгаан ерөөсөй байгаагүй. Тэгээд Ас банкн дээр очиж зээлээ судлуулад тэгээд ингэсэн чинь манай зээл гараагүй Ас банкн дээр. За танаа орлого зарлаж харьцаа жоох юм харьцангуй байгаад байгаа учраас цаанд зээл гарахгүй байна. Тэгээ манайх энэ барилгын компани дээр холбогдоод дүүрэн вилла дээр холбогдоод захирлын мөнгөн сар гаан гэдэг ихнэр нөхөр хоёр идэхгүй юу. Тэгээд мөнгөн сартай холбогдоод за манайх ингээд зээл бүтсэнгөө ингээд танахыг боллоо шүү. Манай харьцдаг банкаараа одоо өөр газар ингээд байшаа авах боллоо. Тэгээ яг манай хүүхд мөхт бас төркөл ингээд байдсан чинь энэ мөнгөн сар над руу залгаад би Ас банкн дээр чи одоо өөр газар салбар дээр очиж байгаа. Хаавлын салбар дээр очиж байгаа. Хаавлын салбар дээр маа найз байт юм аа. Тэг би чиний зээлж гараад өгч чаднаа. Би танилгаа шуумаа зээлж гараад өгч чаднаа. Чи тийшээ очиод тооч. Тэгээд манай ч нэг байшин ерөөхдөө сонгогдсон байсан учраас аль болох тийш нэг орчил гэж утсан байхгүй. Тэгээд за та тэгвэл холбоод өгчхөө. Тэгээд тэгсэн чинь одоо Ас банкны их Монгол плазагийн салбар гэдэг байхгүй. Тийшээ холбож өгөөд Ас банкны Шангрила салбарын захирал Алтнаа гихчээс утсыг авсан гэж энэ дугаар руу залгаараа гэдэг эдийн засгийн дугаар нэг. Тэгээ би тийш ингээд залгаад гэсэн. За тийм над руу ирсэн. Тэгээ зээлээ судлуулъя. Тэгээ юусаа зээлээ судлуулаад удаач хүмүүс зээл болцлоо гарцсан баггүй. Анх гэр бүл нэг хуваарь бизнес эрхэлтийн. Тэгээд за болцлоо гэж тоогчгүй. Тэгээд за уршлагаа шилжүүллээ. 57 чинь байшин чи 257 сая 400 нэг 260 сая төгрөгнүүдтэй байшин баггүй. Тэгээ манайх 200 саяын банкнасаа зээлээд 57 сая 400 мянган төгрөгийн одоо бидэд 20 хэдөө гэж шилжүүлээд ингээд за одоо ингээд гэрээ хийгдсэн. Гэрээгээ хийгээд одоо ингээд 45 оны хугацаа хүлээж гараад танах 3 сарын 5 гэхэд байшиндаа орно гэдэг чинь 25 оны 3 сарын 5 гэхэд. За тэгээд манай шинэ хүнж гарлаа бид чинь 3 саранч боллоо 4 саранч боллоо залгаад асуугаад яасан бэ гэж одоо ажил явж байна өнөө маргашгүй оруулснаа гэж яриад байсан. Тэгээд ингээд 5 сар боллоо 6 сар боллоо. Гүн чи яач бид чи одоо байшинд орох гэдэг энэ агаарлын гармаар мама маань ингээд том болчлоо. Тэгээд бүр 6 сард анх захиалга өгснөөс 6 сард одоо төслийн талбай дээр
анх удаа очиж байгаа байхгүй юу? Одоо хоёр дахь л гэсэн үг. Тэгээ очисон чинь манай нөгөө нэг барьжсэн байшин яг хിവэрээ бусад ийшээ нөгөө нэг барьжсэн байшингууд нь бүгд ингээ харамууд ингээ босцсон. Манай байшин дээр бүших чадаа садаагүй. Нөгөө таанч чи юу ягаад байшин дээр юу хийгээг байгаа юм бэ? Царай одоо нөгөө орж ирж байгаа мөнгөөр байшингуудаа зэрэг босгох гээд ингээд байгаа маа. Тэгээ за одоо чи яг сар үлээж тэгэл ерөөсө 7 сард наадмаар чи орж байна. Тэгээ 7 сар нь боллоо байдгүй. Юу ч хийхгүй 8 сар нь боллоо байдгүй. Тэгээ энэ хооронд чи бид чинь нөгөө туризм байрны амьдраад байгаа түрээсээ төлөөд идэх байрныхаа зээлээ нөгөө нэг банкныхаа зээлийг бас төлөө яваад байгаа шүү дээ. Тэгээд банкн дээр бид нар одоо гомдол гаргаж байгаа байхгүй юу? Бас банкны эко банкны хэлц дээр нь за ингээд бид нар одоо танаагаар дамжиж ингээд холбогдсон энэ газар чинь гэрээгээ биелүүлэхгүй байна. 3 сард орох ёстойс одоо 8 сар болчлоо. Тэгээд бас банкны эко хэлцээс нь бидний гомдлын дагуу очиж шалгаж үзэж байгаа талбай дээр манайх танд. Тэгээ очиж үзсэн чинь манайхаас үр захиалагч байхгүй. Бас банкны эко хэлц нь юу гэсэн хэрэг за энэ газар ингээд савжлах болчихжээ. Тэгээ өөр захиалагч нар байхгүй юм байна. Тэгээд танахыг одоо 9 сарын 10 сарын 1 гэхэд ингээд танаа байшинг тэгээд танаа байшинг чи тойрсон ингээд нэг дэд бүтэц газар тэгээд нэг талбай малбай гэж байгаа шүү дээ нэршлүүлэг. Тэгээд юу ч байхгүй тэгээд 10 сарын 1 гэхэд тэр бүх юмдаа нэг ашиглалтанд оруулах юм байна. Тэгээд чи үлдэгдэл банкныхаа одоо 30% ийшээ шилжүүлчихээ. Би журмын бусаар олгоод өгөө бас банкныхны эко хэлсэн тэгэхгүй. Тэгэхгүй би бол айж наа юу юм уусуудад одоо энэ чинь журмын дагуу банк эхлээ зээлийн 70% шилжүүлээд дараад нь тэр байшингийн банк 15 жил барьцаалаад тэгээ үлдэгдэл 30% нь олгоод тэгээд бид хэд одоо нөгөө 15 жил төлбөр төлөхсөн ийм одоо нөхцөлтэй зээл авахгүй юу банкнаас авсан ногоон зээлийн үйлчлэг. Тэгээд бас банкны эко хэлцээс намайг чи гараа өсөж зураач. Тэгээ би журмын бусаар үлдэгдэл одоо 30% гэж олгоод өгчээ. Тэгээ 10 сарын 1 гэж одоо ингээ байшин хүлээж авна. Одоо манай хэлц оролцсноо энэ байгууллага одоо ингээ шахан шаардна гэрээгээ биелүүлэх ингээ шаарднаа тий. Тэр чи одоо ийшээ одоо 30% үлдэгдэл 30% олгож өгнө үү гэдгийг энэ дэр гараас өгч сурч байгаа. Тэгээ би үгүй би бол айж нэг зураг авахгүй. Тэгсэн чинь над руу 2 хоног эко хэлцээс нь тасралтгүй залгаж байгаа. За чи байшин авах үчиг өсөж байгаа биз дээ. Чи ингээ байшин авмаар байвал чи энэ дэр ингээ гарын үсгээ урдан зураад өгөөч. Тэгээд ингээ над руу баг 2 өдөр баг л ингээ 10 минутын зайтай тасралтгүй над руу ингээ эко банкнаас ингээ залгаад байгаа. Тэгээ бүр тэгээ шалаадахаар нь би нөгөө манай зээлийг гаргаж ирсэн эдийн засгчтай байлаа. За намайг эко банкнаас ингээ шахаад байна. Тэгээ би нэг гэрээний заалтыг нэмж оруулмаар байна. Тэгээд одоо өдийг хүртэл хэрвээ 10 сарын 1 гэхэд манай байшин хүлээлгэж өгөхгүй бол өдийг хүртэл гарсан тэр бүх зээл хохирол банкны зээл хүү одоо манай төрөөсийн байр маяр те баримтаар баталгааж бүх зардлыг одоо эдний брэнд трейд гэдэг байгууллага хариуцнаа. За ийм залтыг орвол тэгвэл би гар үсгээ зурнаа. Тэгээд энэ гэрээг гурвалсан гэрээг хас банкны эко хэлцээс нь үйлдэж өгөөд тэгээд брэнд трейдээс зөвшөөрж гар үсгээ зураад надаас зөвшөөрж гар үсгээ зураад тэгээд банк гурвалсан гэрээ шинжилсэн одоо гэрээний нэмэлт өгнө. Тэгээд 30%-ыг зөвшөөрүүлээд одоо дахиад энэ банк руу олчиж байгаа. Бишээ нөгөө нэг брэнд трейд рүү олчиж байгаа одоо 4 вилагийн газар л. За 10 сарын 1 нь боллоо байдгүй. 10 сарын 24-нд гэрийнхаа бүх юм ачаад заяа. Маш туризм байранд очдог хүүхдээ аваад нохоо муураа ачаад гэрийнхаа бүх тавилан байлгыг аваачаад зөөгөөд аваачаад очисон чи байхгүй. Яг нэг баг байдаг. Тэгээ яаваа гэж залгсан чинь одоо эдийн захирал мөнгөн сар гаан гэдэг 2 үнэ. За манайх хичээд амжсангүй. Танаа барилгаж амжсангүй, байшигч амжсангүй. Та нар одоо өдөр газараа л хөөстөө ингээд явдаг газараараа яваа гэж хэлээд манай бүх юмыг блоклоод утасны дугаарыг блоклоод пэйж уудснаас бидний блоклоод тэг ингээд бүр алга болсон ор сурахгүй. Тэгээ асууад манайх руу залангуудаа за тэднийх рүү ер нь зээлээ шилжүүлэх боломжгүй боллоо. Яагаад гэдгсэн чинь тэд нар одоо зээл төлөх чадамжгүй газар таарсан гэдэг. Гэхдээ түүл та нар нэг зээл төлөх чадамжгүй газарт яах тэрэ бүхэл бүтэн эко амны орон суудсан юм төслийнхөө эрхийг өгдөм бэ. Гэт бид тэгсэн чинь үгүй яг наа чинь тэгэл шаардлага хангасан учраас өгж байгаа. Тэгээ чинь ногоон зээлийнхээ үйлчилгээг тэр баригдсан байшингийн тэд нар барьцаалах ёстой. Гэтэл одоо надаас зөв төр барьцаа надаас барьцаалсан байхгүй. Тэгчээд одоо 15 жил чи төр барьцаан дээр мөнгө төлөхөд утахгүй банк надад тулгын шаардаад байгаа байхгүй.
Тэгээд салбараас нь болохоор очиод байшингийн за үз гэдэг юм байшин болцсон байна гэдэг байгаа. За тэгвэл байшин болцсон бол та хэднаа гişлэг гаргуулаад тэгээд байшингаа барьцаалаач тэгээд миний төр барьцааг суллаач гэдэг тэгвэл одоо манайх эднийхтэй гэрээгээд цуцалсан учраас тэрийг барьцаал боломжгүй. Тэгээд нэгсэндээ тэр 200 сая төгрөгийн зээлийг би юус аваагүй. Би тэр зээлнээс нэг ч төгрөг аваагүй. Тэгээд надаас төр барьцаалцсан. Тэгээд одоо би 15 жил банкнд ингээд мөнгө ингээд ийм охирчулсан байгаа даа. Одоо 2 сая 900 хавцаа төлдөг байхгүй. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд манайх зээлээ төсөөл яваад байгаа. Бид нэр дурдагдаад буюу хас банкнаас тодруулга мэдээлэл авахар удаадараа холбогдсон боловч хуулийн хэлцээс нь шүүхээр явж байгаа асуудал учраас мэдээлэл өгөхгүй байх, тодруулга өгөхгүй байх зөвлөмж өгсөн гэж одоо маркетинг хэлцээ нэр бүхий хүн бол хэлснээр бидний одоо энэ асуудал мухарлах, тодруулга авах гэсэн үйл ажиллагаа маань бол үндсэндээ зогсоод байгаа юм. Гэсэн хэдий боловч цаана нь энэ ганталгатай адилхан хохирсон иргэдийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа юм бэ гэдэг энэ зүйл бол асуултын тэмдэг хэвээрээ үлдсэн. Тухайлх юм бол энэ хас банкны экод зээл олгохтой одоо холбоотой харьцагч байгууллагуудын дунд энэ брэнд трейд гэдэг компани жилийн өмнө буюу ганталгыг зээл авах үеэр бол байсан. За тэгэхээр өнөөдрийн нөхцөлд бол энэ компани чагсаалтаас насагдсан байна. Тэгэхээр анхнаасаа шаардлага хангахгүй байсан төлбөрийн чадамжгүй байсан компанийг нэр нөлөө одоо танил талаа ашиглаж оруулж ирчээд асуудал гарсныхан дараа одоо өнөөдрийн байдлаар ийхүү хасчгүй гэдэг ийм хардлагыг хүртэл төрүүлэх нөхцөл бол үүссэн. Тэгвэл би ядаж байшингаа авчиа гэдэг тэнгүүд байшин гэж өгөхгүй байдаг байхгүй. Яагаад гэсэн чинь чи өөрөө байшингаа цуцлаад явъстэй. Би 100% төлчөөд байсангаа цуцлан гэж тийм хүн одоо дэлхийд тийм гэрээ байхгүй шүү. Чи цагтаа шүүхөр яваад байгаас тэг. Гэтэл би цагтаа шүүхт ер нь бол одоо миний хэлээд байгаа юм гэрээнийхээ үүргийг биелүүлээч гэж хэлээд байгаа байхгүй. Үүргээ биелүүлээч. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол тэр чинь хариуцлага гэж Монголоос хуульж гэж байгаа ш. Тэгвэл хариуцлага хүлээ. Манай эхнэрийг жирэмсэн байхад яг энэ өрөөнд сууж хахад чи маркетинг заартагаа танилцуулаад гэрээгээ сангийн нөө. Одоо миний хүүхэд гизээсээ гарч ирээд ийм том болцсон. Хардаа агаарт амьдрандаа гэж бүх байж байгаад нэг айл нэг байшин авахын тулд өнөөдөр нийгэмд ямар хэцүү вэ? Өөртөө бүх боломж бүх юм шахаал ингээл заастаа сингл хаваас аваад ороод амьдрандаа гэсэн чи байхгүй. Одоо ингээд түрээсийн байранд. За брэнд трейд компани захирал мөнгөн сарын офсоос гарч ирээд байж гин. За сая бид нэр болж байгаа үйл явцтай холбоотойгоор энэ орон сууц маань хизээ ашиглалтанд орохоор байсан бэ? Яагаад ямар асуудал үүссэн үг гэдэг дээр тодруулга мэдээлэл өгөөж байр сууриа ингээд хуваалцаач гэж хүссэн боловч хууль шүүхээр явж байгаа асуудал учраас одоогийн байдлаар бол мэдээлэх боломжгүй байна гэдэг байдлаар бол хандж гин. За мөн өөрсдөө мэдээлэх бол хэвлээд удаад өгчнөө гэдэг байдлаар бол бидэнд хариуллаа. Цаг хугацаа өнгөрөх тусам манайх тохирдог байхгүй. Манайх тохирдог. Тэгээд өчнөө олон хугацаа ингээд жил гарангийн хугацаа ингээд өнгөрсний дараа манайх за одоо энэ зөв хууль шүүхийн байгууллагт нь хандсан дээр юм байна гэд сайн манайх одоо 3 сарын 20-нд шүүхийн байгууллагт төгсөн. Тэгээд шүүх ямар цаач одоо хариуцагчаар татсан. Тэгээд шүүхийн процессоос одоо энэ дөрвөн вилан хариуцагчаар татж байгаа нөгөө шүүхийн тогтоолууд юм юу гэдэг юм болоо нэхэмжлэл байдаг юм уу тэрийг одоо энэ дөрвөн вилан очиж авахгүй байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ одоо би өчтөрхөн төслийн талбай дээр очлоо л доо. Тэгээ ингэсэн чинь одоо тэнд нэг 10 байшин баригдаж байгаас яг ер нь бол нэг дотор цаслан маслан ороод ингээд болцсон ер нь бол манайх авахгүй. Гэхдээ хотхны хэмжээнд бол дэд бүтц байхгүй, тог уус дулаан зам талбай мал ер нь хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүй байхгүй. Зөвхөн байшингараа манай байшин ганцхан ингээд болцсон байдаг. Дотор цаслан хийцэн. За тэгээд тийш нь ингээд өчтөр би ингээд өөрийнхөө цахиасан байшин дээр орж явахгүй гэсэн тэрийг зүгээр загварын байшин болгочих. Тэгээ одоо хүмүүст ингээд үзүүлж байгаа юм байна. Хүмүүс аваад манай байшин зүгээр загварын байшин болгоцсон. Ингээд ийм байшин болно эсвэл энийг худлаж авч болно. Тэгээ над руу мессеж өчтэй чи гэрээгээ цуцлсан учраас манайх одоо чиний байшинг чинь зарж өгдөл хэрэгтэй гэдэг. Бүү тийм цагаандаа гарцсан. Тэгээ одоо энэ дүүрэн вилагийнх надтай юу гэж харьцдаг вэ гэхээр өө чи өвдөг газар өг. Явдаг газараараа яв. Чамайг яах гэж харъя. Бид тэгэл одоо очихсан газар ч очин доо. За эцэст нь манай редакцийн зүгээс хин нэгэн аж ахуй нэгж байгууллагын одоо нийт хүндэд хандах гэсэн ийм санаа зорилго агуулгын нэвтрүүлгийг бол бэлтгээгүй. Яг одоо нэгэн иргэн гэр бүл нэгэн хүүхдийн одоо ирээдүй амьдрал энэ хүүхдийн эрхийг хангахтай холбоотой асуудал гарсан байгаа бодит болсон үйл явдлыг зочны маань одоо үүлэмжээр гарч одоо илэрснийг л одоо бид нэр дамжуулж байгаа юм аа. За тэгээ бид бас сэтгүүл зүүн одоо зарчим үүргээ баримтлаад буруутгагдаж буй
буюу бүх этгээдүүдээс одоо тодруулах мэдээлэл өгөх, байр сууриа илэрхийлэх гэдэг бүх боломжийг нь олгосон гэсэн эдий боловч тухайн одоо хүмүүсийн зүгээс бол мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариу өрүүлсэн юм шүү гэдгийг бол энд дахин тодтогоо хэлэх нь зүйтэй. За мөн дээрээс нь манай зочны хэлж байгаагаар энд бол заавал одоо маргаж одоо мэтгэлцэх нь бол гол асуудал биш. Гол нь яг хилцээрийн ширээний ард суугаад ч юм уу энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй юм бэ гэдэг нэг гаргалгаа олж энэ хохироод байгаа асуудлыг одоо хохирлгүй болох те хүндэгцэн эрхийг сэргээх гэдэг бол хамгийн чухал байгаа юм шүү гэдгийг бол одоо дамжуулан хэлж одоо илэрхийлэхийг хүсэж байгаамаа. Би энэ газрыг харлуулахыг хүсээгүй. Би бас банкыг шаарлуулахыг хүсээгүй. Энэ барилгын компанийг ч шаарлуулахыг хүсээгүй. Аль болох ажил нь одоо ажил төлөв сайн яваад те нэг ч гэсэн бизнес ингээд хүмүүс ч гэсэн өөрсөндөө хэрэгтэй байшин аваад зүгээр л юм ингийн юм шүү дээ. Аль болох юм асуудалгүй байвал сайн байна. Тэгээд тийм учраас би бол одоо аль нэг газрыг нэг юм халуулах үүднээс одоо юм яриа өгөөгүй. Зүгээр энэ сурчлагаар дамжуулаад бас ойлголцож магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Одоо миний яриг бол одоо тэр барилгын хамгаалалт үзэх бах. За 4 миллиард гараад ингээ үзэх бах те. Магадгүй бас банкийн ч ингээ үзэх бах. Тэгэхээр ойлголцох боломж ингээ бидэрт байгаа. Тэ. Ингээд яг ингээ хүн утгаар ингээд хүн шиг харилцаад за энэ асуудыг яаж шийдэх вэ? Тэгэхээр хариуцлага алдсан газрууд ингээ хувцастайгаа за манайх ингэсэн чинь энэний хариуцлага ингээ хүлээж яа. Тэ. Үнэхээр байшингийнх нь байшин 100 болцсон бол гэрчлэгийн асуудал юм бол тэгээ зүгээр л тэрийг хүлээлгээд өгч. Тэрийн зүгээр банк нь ингээ барьцаалаад авчих тий. Барьцаалаад ингээ авчих. Тэгээ манай төр барьцааг зүгээр ингээ суулчих. Тэгээ бид байшинд очиод амжиж ингээл болоо. Эсвэл үнэхээр ингээд одоо чинь би өөртөө төслийн талбай дээр очиод яалч хүн амьдрах боломжгүй л байгаа байхгүй юу? Ямар зам талбай байхгүй, дэд бүтцүү байхгүй тий. Тог ус цахилгаан ингээл юутай шиг холбоод юуж байхгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр за үнэхээр бас ингээд боломжгүй дахиад үнэхээр хугацаа ингээ шаардлагатай байгаад байгаа бол тэр бэлэн болтлоо юмаа сайн яжээ тэгээд одоо дараач хүмүүстэй ингээ борлуулчих тий. Тэгээд тэр болтлоо гарсан тэр хөршнөрөө зүгээр хөрлийн зүгээр багдуулчих та тий. Хөрлийн багдуулчих тэр өөрсдөө одоо тэр банкнаас зээлээ зөв шилжүүлээд авчих. Тэгээ манай одоо урьдчилгаад одоо өндөр хөлт төсөн байгаа мөнгөдрийг ингээл төлчих. Тэгэл болоо штэ. Тэг мэдээж өөрсдөө тэр усууд чинь одоо амьдрах байр марын юмтай байгаа. Тэг хүн охирсноос юу нь хүмүүс өөрсдөө охирсон байж штэ тий. Тэгэхээр манай охирлыг багдуулах зөндөл боломжтой хүмүүс байгаа. Хас банкныхын ч гэсэн одоо ингээ үзчихвэл одоо ингээд салбарын захирал махирал намайг өөрсдөө авч хэлцэхгүй байхгүй. Чи зүгээр зээлээ төлөх хэрэгтэй, зээлээ төлгээл. Энд чинь тэгж болохгүй шүү дээ. Бид чи одоо бүлэгт 2026 он тий бүрийн дэвшилтэд нийгэм хүмүүсийн харилцаа ч гэсэн бүрийн харилцааны ойлгоцны төвшин бүрийн дэвшилтэд нийгэмд амьдарч байгаа шүү дээ. За ийм асуудал гарцсан байна. За энийг тэгвэл манай байгууллагаас хариуцлага үлээ тий бүгдээ энэ асуудлыг ингэ шийдэгээл харилцааны төвшин ингээл ойлголцол ингэ шийдэх боломж бүгд байгаа байхгүй. Мэдээж ингэ Монгол бизнес явуулахад ямар хэцүү байгаа гэлээ. Тэгээд нүгээр барилгын ажил явж байгаа санал зогссон байж болно. Одоо удаагаар гарч ирээгүй байж болно тий. Одоо ямар ч асуудалнаас гараад бизнес юм хүндрэл очихсан байж болно тий. Тэгээд энэ чинь юм хандлагч нэгэн байгаа шүү дээ. Бид нар анх нь ярьжсэн байхгүй энэ газар руу бидний загварынх нь байшин анх нэг юм очиж үзэж яхад одоо удаа огт нартай үзүүлдэг загварын байшин бэлтгэд байдаг байхгүй юу. Тэгээд бид нар бэлтгэд ингээл загварын байшинд нь очиж үзээд та нар энэ чинь 2-3 өдөр ирж амьдрсаж болно амьдраад үзсэн үзээд байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг хугацаа нь хаашлаад идэг 100 болцсон манай мама анхаар салхинд гармаар хэрэгтэй байгаад идэг. Тэгээд за ядаж манайх танаа нөгөө нэг загварын байшинд очиод ядаж шид хончоо 7 хамаагүй хончоо үнэхээр ингээд анхаар салхи хэрэгтэй байна гэд ярьж яхад хүртэл боломжгүй. Хүмүүс ирж үзэн заваарт болчвол яах юм ах гэж байгаа шүү. Хандлага хүртэл ингээд юм. Одоо нэг гой сайхан нийгэм байдаг маа гэхэд ядаж одоо нөгөө юм хүн утгаараа гэдэг хүн шиг хүнтэй харилцдаг одоо нэг юм гоё нийгэмд амьдрах юмсан тий одоо нэг залуугийн билүүд